За өчигдөр орооноос хойш баруун зүгэн нутгаар бол их хэмжээний цас орсон. Өнөөдөр эдгээр намжсан ч гэсэн одоогор бол Архангаа завхан говь алтай булганы чиглэлд бол бас их хэмжээний цас орж байна. За увс ховдын чиглэлд орсон цас намжсан ч гэсэн бас галтаргаа гулгаа ихтэй байна. За өглөө бол Дархны чиглэлд Эрдэнэтийн чиглэлд бол их хэмжээний цас ороод одоогор намжуул байдалтай байна. Гисэн эдэж одоо сүүлийн хэд хоног бас дулаахан байсан. Үүний дараа орсон цас бол нэлээд бас нойтон хайлбагдах шинжтэй байна. Тэгэхээр эдгээр чиглэлүүд бол ер нь халтаргаа гулгаа ихтэй байгаа. Тэгээд иргэд зорчигчдыг бол бас орон нутгийн замд гарахдаа техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж гарах, бас аюулгүй байдлаа хангах халтаргаа гулгаанаас болгоомжлохыг бас анхааруулж байна. За өчигдөр оройноос хойш баруун зүгийн нутгаар орсон хэмжээгээр орсон цасны улмаас одоо зам давааг халтаргаа гулгаа үүссэн байна. Яг одоогийн байдлаар бол Булган аймаг, Завхан аймгийн чиглэлд бол мөн Архангаа аймагт бол их хэмжээний цас орж байна. За Дархан Эрдэнэт чиглэлд орсон цас бол намжсан. Гисэн эдэж одоо зам халтаргаа гулгаатай байгаа. Ялангуяа одоо сүүлийн хэд хоног цагаагаар бас дулаахан байсан. Үүний улмаас одоо нойтон цас ороод 2-3 хоногийн дараах дулаарснаас хойш нойтон цас орсны улмаас ер нь халтаргаа гулгаа үүсэх магадлал их байна. Маргааш ч гэсэн одоо зүүн болон говийн аймагуудаар их хэмжээний цас орох урьдчилан төлөв байна. Ийм учраас одоо хөдөө орон нутгийг зорж байгаа зорчигчид иргэд тав хүн одоо халтаргаа гулгаанаас болгоомжлох, за тээвэр хэрэгслийнхаа техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж гарахыг анхааруулж байна. Тэгээд одоо тааруу халтаргаа гулгаамаар гарах юм. Тэгээ манхнуураас үжи орох болоо шууд ээрэж зэ ингэж тэгж нүцтэй хэлэх гэж байна. Яг одоо төлөв юм шүү. Яасан юм бэ? Томролж болох юм уу тий? Хаалт явж байна. Ямар ч байдлаар наавсан цагаа гол нь удаашаад байна. Энэ хатгаа гоотой яваад энэ шууртай яваад энэ.